өдөр заавал нэг удаа фитнес дээр очих хэрэгтэй. Одоо нэг ажил дээр очих 3 хийх гэдэг шиг тэгдэг байсан. Тэгээд сүүлдээ болохоор яалын шиг санагддаг байж. Яалын шиг санагддаг байж байгаа. Тэгээд ер нь бол хүн жоохон ингээд нэг сар яваад ч юм уу тэгээд өөрийгөө сэтгэл зүг юм бэлдээ тэгээд ихээр ер нь өөрөө ихгүй би нэгдэг болчих юм байна лээ. За ингээд өргөхгүй үргийн нэвтрүүлгээ маань өнөөдөр дугаар фантастик продакшн жүжигч чинь Баяр бат оролцож байна. За урилгыг мань хүлээж авсан баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийн миний нэвтрүүлгийг үзэж байгаа та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Бас намайг урьж оролцуулж байгаа станд хэлээ зам талаас. Энэ өдрийн мэндийг хүргэе. За протеин фитнес дээр бэлтгэлээ хийдэг байх нэ. Хизэнээс хэлжэнд ер нь бэлтгэлээ хийж байгаа. Би одоо бэлтгэл хийгээд одоо бидний шиг манай мэрэгжил чи ер нь бол зөв галбарыг олох хэрэгтэй гэж хэлдэг юм а. Тэ ер нь таргалжлахгүй ер нь формтой байх хэрэгтэй. Тийм болохоор тэр болгоныг манай протеин фитнес, манай протеин фамилигийн хамт олон маань одоо энийг үргийг гүйцэтгэдэг байгаа. Тэгээд би одоо жил хагас ер нь бол болж шүү. Одоо протеин фитнес анх байгуулагдсанаас хойш явж энэ манай тэгээ фитнес тэгээ одоо манай фитнес маань бас маш их амжилттай байгаа. Тэгээд тэрийг бас бэлтгэлийнхаа дундуур ярина. За өнөөдөр ямар цэцэл хийх вэ? Өнөөдөр мөрний тасгал хийм дээ. За тэгвэл хамтдаа өргөх үү? За тэгээ. Сая мэдээж одоо манай үзэгч мэдж байгаа зүрхний хилэн кино удахгүй нээлттэй их гэж байна. Тэг гэж байна. Хэдэн сарын хугацаанд ер нь зураг авалт болов? Зураг авалтын хувьд гэх юм бол ер нь одоо энэ жилийн 1 сараас ахвалаад одоо 8 сар хүртэл одоо ер нь бол нэг 7 сарын хугацаанд зураг авалт явсан. Тэгээд киноны ерөнхий бэлтгэл ажил гэдэг юм бол ер нь бол 2 жилийн хугацаанд бэлтгэл ажил зураг авалтаа нэлээд ер нь бол 2 жилийн хугацаанд хийгдэж бүтээгдсэн кино хичээлээд бол бэлэн. Юу болно. Тэгэхээр бол бас урт хугацаанд зураг авалт. Тэгээ ер нь бол анх тэгэл зохиолын санаа гарахаас ихсэрэл бид нар ч нэг Малтад ирсэн багтаа Малтад байхдаа бид нар ер нь зохиолын анх санааг нь гаргаад тэгэл ер нь бөөнөр ярилцж байгаа л гарах санаа гаргачаал тэгэл ирээл алдраа тамираа хоёр маань ер нь бүх зохиолыг ер нь бичсэн дээ. Тэгэл ер нь түүхэн кино гэдэг чинь жоох хэцүү юм байлээ. Тэгээ би бэлдраа бэлтгэхээс ахвал тэгээ сахасамгаа ургал. Бид нар чи 2 жилийн хугацаанд сексис юмнууд л байлаа шүү дээ. За. Ер нь хүүхэд байхдаа ямар хүүхэд байв? 10 жилдээ ямар хангаа ярьчих юм уу? Тэгээ. 10 жилдээ ямар нэгэн спортоор хичээлж ирсэн үү? Хичээлж ирсэн. Би чинь 10 жилдээ волейболын ер нь бол тамирчин байсан шүү дээ. 5 дугаар ангиас одоо 10 дугаар анги төгслөө ер нь бол волейболын спортоор маш их эрчимтэй, бараг тамирчин болох маягтай бэлдэж ирсэн. Аль сургуульд байсан бэ 10 жилдээ? Би чинь 10 жилийг бахангаад өргөцөд төгссөн шүү дээ. 91 дэх сургууль тий. 91 дэх сургуулийг төгссөн. Тэгээд ер нь бол тийм тамирчны гэдэг юм уу тийм спорт ямар ч гэсэн тийм суур ер нь бол сууртай. Волейбол спортод маш их хайртай, дуртай. Тэгээд ер нь одоо ч гэсэн тоглохыг маш их хүсдэг. Тэгээд цаг зав жоохон олддог. Гэтэ хаяа тоглохгүй уцнаа зэттэй. Тэгээд 10 жилээ төгсөөд шууд суйст орсон тий. Тэгсэн. Ер нь яагаад яг шууд жүжигчний мэргэжлийг сонгосон? Яг болохгүй чаа. Ер нь гэтээ 10 жил нэг нийгэм итгэвтэй хүүхэд гэж байдаг шүү дээ. Тэр шиг ер нь бол спорт тийм урлагийн юунд их дуртай тийм хүүхэд байсан. Тэрэндээ ер нь маш их төлхөө оролцдог юм тийм л хүүхэд юм байсан да. Тэгэл ер нь тэрнээс болоод ер нь суйст орё гэж бодсон. Тэгээд энэ 7 дугаар ангид байхдаа манай хамаатны бас нэг жүжигч ах мах байдаг л та. Тэгээд тэр ах махаа харж байгаа юм жүжигч болол гоё юм байна гэл. Тэгэл спортоо шууд хайсан та. Тэгээд хоёулаа их сурвалж манай сурвалж биеийн тамир жоохон хориотой дөө. Тэгээд саксолооч гэдэг юм уу, спорт ч гэдэг юм уу. Тиймээс жоохон хол нэг тайзны хөдөлгөөн гэдэг хичээл ордог тийм. Тийм сургуулиас нь болохоор жоохон спортоос холдсон. Тэгээд саяхан бас нэг 10 жилийн өмнөний дараа эргээд олоолоо тоглож эхэлж байгаа. Тэгсэн чинь ерөөс хурд гэж байх юм хэлсэн л. Сайхан туршлага санаа ирэлцсэн байлээ. Ер нь бол хүмүүс Баярбатыг анх бие олж бүжигчин гэж боддог байсан л та. Нөгөө бүм таун хамтлагаар гарч ирэл те.
Айгуу цаад чинь бүжиглдэг байсан шүү дээ. Тэгээд нэг хэсэг дуулаад. Тэгэхээр дуу чи юм болов уу гэдээ бас хүмүүс боддог байж байгаа. Тэгсэн чи болоо. Одоо болоо жижиг чи. Ер нь хүмүүсийн дундыг тиймэрхүү бодол явж ирсэн байна л да. Тэгээд анх тэр нөгөө Boomtown хамтлагын талаар ярихгүй асуухгүй өнгөч юусэн болохгүй байна. Boomtown-ы талаар. Бид нар 1-р курс, Тамирал дээр 1-р курс. Алдраа Тамхи 2-р курс. Манай Гаачрах маань ер нь үүсгэн байгуулсан хамтлаг л да. Тэгээд бид нар анх ер нь бүжиглдэг байсан. Тэгээд юу нэ одоо хошуурлагын продакшнуудын арталт болон бус тоглолтууд дээр ер нь яг л бүжигчний зарчмаар бүжигчний функцээр ажилладаг гэсэн. Тэгээд явандаа бид нар нөгөө нэг 3-4 курс ороод ирэнгүүтээ энэ бой бэнд хамтлаг байгуулалт яатна. Тэгээд хэсэг ус дууссан. Хоо юм бас дуунууд их гоё хит болж ирсэн. Ганц нэг дууг сэргээж дууссан баг шүү тий. Гоё хит болж ирсэн дуунууд байсан. Тэгээд ерөөхдөө сургуулаа төгсөөд тэгээд сургуулаа төгсөнгөө чи яалч нөгөө бүгд жүжигчний мэрэгчлээ болохоор яг тусгай салбарыг өгөөд мэрэгчлэр ажиллаж гэсэн л та. За хамгийн анхны тоглосон бүрэн хэмжээний кино ямар кино байна? Яг хамгийн анхных бол би сүүлчийн бүжиг өнгөтөний entertainment сүүлчийн бүжиг кинонд Тамирайтаар тоглож байсан шүү дээ. Тэр л одоо анхны голлох дүр юм да. Бүрэн хэмжээний уран сахны кино. Тэр бүрэн хэмжээний уран сахны кино. Тэр яхаа тэр нэг бүжиг мөчтэй нэг тийм залууч тодорхой кино. Анх хийжсэн. Тэгээд тэрнийхээ зун их зөг гэдэг киноны зэрэг орж ирсэн та. Тэр чинь тэгвэл тэр дараа нь болж гарлаа тэг хэцүү чинь. Сүүлчийн бүжиг нэхлээд. За тэгээ хэцүү ангид тоглоод бас ер нь олонний танил болох одоо хүү таалга нэгдсэн бас тэр үнэхээр одоо хойд байлан дагуулж ирсэн кино очсон. Анх ер нь хин санал тавьж хойдоо дурсамжаас бас хуваалцвал хэцүү ангид талаар. Анх санал тавьж явах үү. Ёо манай гайс авлихэд хөсөөх маань хаах ярьжсэн л та чи. Тэгээд ирээд нэг проб өгөх хүлээсэн. Тэгэхэд чи бид нар яг 4-р курсээ соёл урлагийн сургуулийн 4-р курсыг төгсөж исэн. 2008 оны 100 л та. Тэгээд чи 8 оны 100 лөө 8 оны 100. Тэгээд хөсөөх маань ирж чиний проб өгөх гэж хэлэхэд манай можхой дуудаал. Тэгээд очиод Монгол улс дээр проб өгсөн тэгэл пробонд гайгүй тэнцэл ашиг 10 жилийн хүрч зэрэг тайсан байл тэгэл. Тэгж 4-р курсээс шүү дээ. Тэгэл ер нь тоглосон да. Гэтэ гоё бас нэг уран бүтээлийн гараж тийм нэг бас Монгол үзэн бас тэргүүр олон киногоор сэхлүүлжсэн. Том бүтээлээр эхэлжсэн. Саахан амар айжсэн л бас тийм киноны тоглож үзээгүй. Сайн туршлага байхгүй гэдэг л. Тэгээ зуны 3 сар бас Монгол телевиз хамт олон болсон мундаг ажил хийе бэлээ. Үндэсний телевиз хамт олон. Тэгээ өнөөдөр бас юу яасан шүү дээ. Тэрнээс ч бас 8 жил болчих юм шүү дээ. Хэцүү бизнес л. Тэгээ өнөөдөр 8 жилийн дараа эргээд нэг хэцүү ангийнхантайгаа уудас нэвтрүүлэгт орох хэрэгтэй. Дайрч хэсэг хэлээ сайн хийгээд. Тэгээд өдөр очиж олсон да. Суйсаа төгсөөд Boomtown хамтлаг заа ингээд ер нь жүжигчнээ хийгээд. Boomtown чинь яг суйс байх үеих. Тий. Тэгээд яг суйсаа төгсчөнгүүтээ за Boomtown хамтлаг ерөөдөө тарах маягийн болоо жүжигчнээ рүү ороод. Жүжигчнийхээ. Тэгээд шууд фантастик продакшн гэж байгуулсан юм уу? Эсвэл нэг хэсэг өөрөөсөө юм хийж үзсэн үү? Ер нь бол тэгэл фантастик продакшны анх үүсгэн байгуулалт нь ерөөс манай суйсын ангийнхын талбайтай байхгүй. Манай ангийнх нь ер нь фантастик 16 энэ гэж. Зөв бид нар өөрсдөө нэг туссан скиллтэй. Энэ гэдэг утгаар бид нар тийм тэгж маазардаг байсан. Тэгэл ер нь л юунда. Тэгэл продакшнд бол фантастик гэдэг нэр өгсөн. Манай продакшны чинь анхны үүсэл нь 2008 оноос эхэлж явдаг шүү дээ. Тий. За би одоо бас энэ хүнийг танилцуулах хэрэгтэй байна. Манай багш. За. Өглөө нэмэнд. За манай нэмдэрч гээд манай протеин фитнесийн одоо ахлах тасгалжуулагч. Өөрөө одоо тамирчин ботсон сая сүүлийн тэмцээнд орохдоо 40 хил ассан гэж би сонссон. Одоо 44 хил ассан. 44 хил асч одоо улсын аваргын алтан медалыг ингэртэй гялзуулсан байгаа. Манай зарим үзэгч бас танихгүй байж магадгүй те одоо харчаад тий амар турцсан. Айгүй өөрчлөлт. Би чи сая юу яасан шүү дээ. Киноны зураг авалтанд явчихад ирэхт. Явхаас өмнө би чи нэг 2 бас голоор ганц нэг ирсэнтэй. Тэгээд тэгэхэд нямаа бэлтгэлдээ дөнгөж орно нэмдэрч өгч маань дөнгөж бэлтгэлдээ орж эхэлж ийн гэжсэн байхгүй. Тэгэхээр яг эд дундаа явж ийн ууж ийн гэдэг чинь жин хасааг байсан л тэр үед. Тэгээд за амжилтсан юмсээ гэдэг. Тэгээд би чи нэг 2 сар гарангийн дараа хүрээд ирсэн. Хүү яа нямаа чи яач ёо гэдэг. Нямаа бүхчин ингээ хасцаас. Тэгэхээр бас энэ бодилдын спорт гэдэг бол сүний тэсгэр хоточлсон. Шалгаж авсан гэхээр бас хүн болгоно тэгж яг хүссэн болгоно тэгээд нэг бас бак болоод одоо бакуулгач болчихгоо гаргаж ирээд ямар ч тэмцээд ороод байдаг юм шиг тийм бас хэлэх хэрэгтэй юм шиг надад санагдав. Яг тэгвэл би өөр яг биеэрээ мэдэрч байгаа л да. Би ч одоо киноны бэлтгэлийн үеэр ч бас хасах гал гэдэг. Би ч нэг 5 хилэг хасах гэж юм 10 хилэг хасах гэж
үйл үзэж яхад 44 хэлийг үгүй асчихсан юм шүү дээ. Тэгээд багштад бас амжилт хүсье. Манай протеин фитнесийн маань одоо 6 тамирчнаас ямар ч гэсэн 5 тамирчин медальтай, 1 тамирчин одоо 5 дугаар байраа одоо шагналын байрыг авсан тий. Бас их маш үр дүн их өндөртэй явж байгаа манай фитнес. Одоо тэгээ дэлхийн аврагт бөөнөр орох гэж байна. Дэлхийн аврагт бөөнөр орно. Дэлхийн авраг 10 сард. Анх одоо л ер нь фитнест ер нь дуртай болж байна. Анх ер нь орж иж явах гэж хүн дурлж өгдөг юм бол яг үнийг хэлээд бол анх амар хэцүү гэдэг байсан шүү дээ. Тэгээд өглөө босоод өдөр заавал нэг удаа фитнес дээр очих хэрэгтэй. Одоо нэг ажил дээр очиж хуруу хийнэ гэдэг шиг тэгдэг байсан. Тэгээд сүүлдээ болохоор ял юм шиг санагддаг байж байгаа. Ял юм шиг санагддаг байж байгаа. Тэгээд ер нь бол хүн жоохон ингээд нэг сар яваад ч юм уу тэгээд өөрийнхөө сэтгэл зүг ер нь бэлдээ тэгээд ирэхээр ер нь өөрөө ирэхгүй би нэгдэг болдго юм байна лээ. Заавал ирэхгүй би ч хилдэг ч гэдэг юм уу те. Бас гойтой хэлбэлч юм байх чи. Бас нэг кайфт шүү дээ. Бас буларчаад маргааш нь шатны өрөө өдр боохч байсан. Нэг хэсэг бол бас миний одоо санаж байгаагаар нэлээд харгалсан баха тий. Тэгсээ. Тэр чи ер нь хувийн арчимын талбайд юм шүү дээ. Ер нь тэгэл нэг авгаа бол анх дөнгөж авгаа бол хүүхдээ болоод тэгэнгүүт ялч өнө гэрт байх нэг хэсэг юм шиг байна. Гэхдээ яг нэг байх хэвээр болол. Тэгэл гэртээ хоол идэл саргад шарал таацдаг хитээ тахаа тэгэл. Ер нь тосоо өгч байгаа их хэрэглэл ирэнгүүт чинь тэгэл хамгаалчихлаа. Би ер нь тарган байсан уу? Хит үрсэн бэ маа гэсэн. Гэхдээ би бол миний нүүр урдан таргалдаг болохоор би нүүрээр төрүүлээд аваад таргалчихдаг. Тэгээд би бол ямар ч гэсэн 91 бол болж үтсэн. Одоо бол ямар ч гэсэн 81 нэг хавцаал байгаа. Хэд явах вэ? Ер нь нэг бие айтайхан болгоё гээд фитнест орсон уу? Эсвэл нөгөө нэг яг цаг үеийн шаардлагаар за ер нь одоо нэг дүр мөр дээр ч юм уу болсон уу? Яг нөгөө хамгийн анхны тэр хөдөлгөгч хүч нь юу байсан бэ? Ерөөсөл одоо нэг ажил ер нь л ажлын шаардлагаар хүн чинь ямар нэг юм шаардлага болохгүй бол бас ордог юм байна шүү дээ. Гэхдээ ер нь бол бие эрүүл байхын тулд фитнесээр бас гоё биетэй байвал гэдэг бодол байсан. Тэгээд ер нь тэр бодолд хүрч чадахгүйсэн. Тэгээд ажлын шаардлагаар ер нь чи хийснийхээ 6 болчих гарах хэрэгтэй ч гэдэг юм байна. Чи нэг зөв галбартай байх хэрэгтэй. Гээд ихтгэж тэгээд ялч фитнестэй бол. Бид чи бүр анхныхтэй бидний намайг дөнгөж фитнест таах орж иж ихтэй бид нар голден жим дээр. Голден жим дээр одоо бүх юм эхэлж байлаа. Яринга бэлтгэл хийн. Яринга зан дээр алхах гэдэг чинь. Чамаа мэд юм биш үү? Жоо хотоогоо цээж рүү оруулах гэдэг нөгөө. Одоо шууд дахиад араа. Юусэн биш. Тэгтээ бодилдог амар хэрэг болсоо бид нар чи сайн нэг 103 сар чаа. Бас 106 болт тэр өвлийн зураг болт бүгдээ надад малтаа ноцтолох тэр нь бол бас хүнд бас тамир суулгасан байлаа шүү. Ямар ч гэсэн адам малтаа ноцтолоход ямар ч гэсэн төмөр өрдгөө хэдээс арай дээр байсан шүү. Зүрхний хилэн канон дээр сая 90 болд гэж. Дүр тагсан. Мондогэр Баатар 90 дүр тоглосон байлээ. Одоо малчи залуу л да. Тийм тэгээд дүрийнхээ талаар үзэгчд товч танилцуулга өгөөд товч яриул те. Ер нь тэр дүр дээр тоглоход хэр зэрэг хүндрэлүүд ямар хүндрэлүүд яг юу дээр гарав. Бас их яг сая хэлсэнчлэн нөгөө адуу малтаа ноцтолсон гээд ер нь бол тэр морь унж байгаа, давхиж байгаа, булигж байгаа те гэсүүд аягүй их байлаа шүү дээ. Одоо зөвхөн трейлер болон make in the movie үзэж яхад тэрэн дээр ер нь ямар хүндрэлүүд гарсан бас дүрийнхээ талаар яриул. Энэ 90 болт гэдэг дүр нь бол ер нь тэр 1867 оны үед одоо манжийн дарлалын одоо сүүл үйл дээ. Сүүл үеийн ер нь бол ядуу малчин ардын л төлөөлөл залуу. Энэ залуу маань ер нь юунаас болоод манж төрийн эсрэг тэмцэхээр болов гэдэг зүйл нь ерөөсөө л өөр зээл одооны нийгэм байдаг муу мухаа яг тэр үед яг байсан. Одоо юу гэдэг хар тамхи өөр зээл одоо ядуурл. Тэгэл тэрний эсрэг тэмцэж байгаа. Тэгээд манж төрийн эсрэг тэмцэж манж бол хятадуудын хөдөөс тэмцэж байгаа малчин залуугийн л удаад өрхөлтэй. Тэгэд ер нь бол
Би ч бас багтаас намайг аавч хоёр маань бас бүр жоохон бахт хөдөө очиод орхичдаг байсан. Орхичдаг ч яхад хөдөө нөгөө нэг хамаатны ах махын уяач айлны орхичдаг гэсэн. Тэгээд тэр үед би бас багасаа ер нь хурдан морь сунж бас адуу малтаа бас баг зэрэг насалдаж ирснээс өөрөө шиг ингээд 10 хэдэн жилийн дараа баг 20 жилийн дараа бас энэ кино дээр гарсаа бас тэгээд Ерөөсөө морь ундуу байсан бол хэцүү шүү дээ. бас хэцүү. Тэгээд тэгэнгүүт чи бас нэг адууны талаар тодорхой хэмжээний ойлголтоос бас морь ургалцдаг юм гэдэг. Морь амар гэсэн өөрөө имэйлээд унцдаг адуунтараас барьцдаг ч тийм. Тиймэрхүү нөгөө скилүүд маань хуучин байсан учраас тэрийг иргэн нөхөн сэргээж тэгээд бас тэгтээ чанга байлээ. Тэр эмнэг азууган дээр мордох бол болсон. Тэг чанга байлээ. Би бол 3 яслуулаад авсан. Тэгээд ер нь адуу чихт хэмхтгч гэдэг юм уу тэгэл. Эмнэг хангал бол бас чанга байлээ. Гэтэ яг тэ унааны морьдаг бол барьчихна. хар тамхиг ихэх хэмжээгээр энэ Монгол хорхолно. Ингэсэн цагта монголчуудын цөсийг гарна. Монголчуудыг Монголоор хятулах гэсэн манжийн хар санааг чи мэдж байгаа шүү дээ. Ямаа огчтойгоо хий гэсэн ер нь зөвдөө буруу доо. Тийм юм болов. Том түрүү яг нэвтрүүлгийн ихэнд хэлжсэн маш том бүтээл рүү орсон, том зохиол руу орсон 2 жилийн хугацаанд шаардсан гэдэг. Мэдээж том зүйлийн ард маш их мөнгө, санхүү тий. Одоо танаа Making the Movie үзэж байхад ерөөсөө тэр чинь маш том баг ажиллаж байгаа шүү дээ. Тэг л байх. Мэдээж сэтгэл санаа нийлсэн сайхан залуучуудын хүсэл сонирхол байдаг байх. Гэхдээ аливаа зүйл одоо аливаа зүйл бас хөрөнгөн дээр босдог тий. Яа ер нь санхүүжилтийг яаж хаанаас яаж босгож байна? Ингээд дээр ямар одоо хүртэл тэгэл ер нь одоо киноны нээлт болоогүй учраас одоо киноны нээлтэд болтол киноны нэг мөнгө чи ингээл ер нь урсж байгаа тий. Тэр ихчээр одоо ч гэсэн ер нь бол дуусаагүй байгаа. Гэхдээ ер нь бол бид нар маш бидний хувьд бол ямар ч гэсэн Монголын нөхцөлд бол ямар ч гэсэн аягүй тийм өндөр төсөөрөө хийж байгаа. Тэгээ тэр бас төсөөс танилцуулах нь цаашаа тий. Тэгэнгүүт одоо энэ дээр бас маш их хүмүүс тусалсан л та. Тэгээ тэднийг одоо би бас бүгдийн дөрөд нэг л бас марччихвал бас нэг гончих болоо гэдэг. Ямар ч гэсэн манай уран бүтээл дээр ажилласан одоо бүх тусалсан найз нөхөд ах ихч болон хамтран ажилласан байгууллагууд одоо бүгдэнд нь бас энэ цашааг ашиглаад маш их баярлалаа. Бид нар бас та бүхэн бас киногоо үзээд бас ямар кинонд бас ямар хөрөнгө оруулалт хийсэн бэ гэдгээ бас үзсэх баха. Тэгээд үзээд бас эргээд бид нартай бас холбогдоод тий. Тэгээд тийм болохоор бид нар яагаад гэвэл энэ том уран бүтээлийг хийхэд тулд хөрөнгө санхүү маш их хэрэгтэй байдаг учраас тэрийг бас шийдэж өгсөн. Тэр дунд тусалж өгсөн бас найз нөхөд авах гэж. Бүгдэнд нь энэ цашааг ашиглаад бас халуун талархлыг илэрхийлье. Энэ зөв баг тий. За хоёр дахь. За хоёр дахь нь Fantastic production залуучуудыг харж байхад нөгөө олон талт гэж ярьдаг шүү дээ. Би сая нөгөө маш юу танаа зүрхийн киноны Making the Movie үзэж байгаа л тэр залууг ерөнхий зураглаач юм байна гэдэг юм хэлж байгаа байхгүй. Өмнөх машинуудтай болохоор би жүжигчин гэж бодоод яваад байдаг. Тэгэхээр нөгөө нэг зургийн дарга нь, зураглаач нь, зарим графикч нар нүртэл ингээд дөрүүд дээр ороод аюу авьяасдаг тоглолцсон байдаг те. Багийнхаа талаар юу нэрвэл. Тэгээд яаж ингэж ер нь манай багийнхан чинь юу л да. Ер нь жоохон прод ш та. Энд бас багчгаа те. Тэгэнгүүт яагаад гэвэл бид нар ч угсаа бүгдээрээ жүжигчний мэрэгчлэр ер нь ихэнх нь олонх нь төгссөн. Соёлын урлагийн сургууль төгссөн. Одоо жишээлбэл манай Америкийн залууч яг үндсэн мэрэгжлийн жүжигчин мэрэгчлээ байхгүй. Тэгээд сургууль төгссөнөөс хойш одоо юу гэдэг өөрийнхөө сонирхлоор одоо мэрэгчсэн мэрэгжил нь бол камерын оператор те. Тэгээд тэр чиглэлээр ингэж явсан. Тэнгүүтээ тэр чинь оператороо хийн, жүжигчнээ хийн гэсэн үг байхгүй. Тэгээд машинаас хоёр дээр жишээлбэл тэр тоглодог шиг. Одоо тэгээ манай киноны ерөнхий найруулагчаар манай Тамира бол найруулагч жүжигчин. Тэгээд Алдраа маань болохоор бас найруулагч жүжигчин, зохиолч. Тэгээд Алдраа Тамира хоёр маань зохиолыг ер нь зүрхнийлийн зохиолыг бичсэн. Тэгээд бус жүжигчнэр ихэд манай Батсайхан маань одоо жүжигчнэр оролцсон мөртлөө манай киноны ерөнхий продюсер гэдэг ч юм уу те. Ингээд тэгэхээр бид нар бүгдээрээ л одоогийн нөхцөл Монголын нөхцөлд яг тийм одоо продюсераар ч гэдэг юм уу.
одоо тусын юм мэрэгчлэр яг мэрэгчл яг тэргүүр ажиллах жоохон боломж хомс байна л да. Гэхдээ бид нар аль болох яг тэр мэрэгжлийн хүмүүсийг яг мэрэгжлийн нэмэнд ажиллуулахыг маш хүсдэг. Тиймдээ ч бас манай киноны маань бүрэлдэхүүн гэхэд одоо яг аль бисны бүрэлдэхүүн гэхэд одоо 120 хүн. Яг байнгын кино групп дээр байдаг 120 хүн. Тэгээд ингээд ирж буцдаг байгаа нэлээд ингээд ихэд ер нь 200 хүн бол ер нь ингээд киноны үйл явцад оролцсон юм уран бүтээлч болон киноны арын албанд ажилласан залуучууд хүмүүс байх. Тэгэхээр ер нь бүгдэнд нь про байхыг л юм. Сэрэмжлэлтэй. Нэг өдөр би ингээд тэмцээнд орох юм байна. За 3 дахь оролтоо. 3 дахь оролт. Дуулдаг хүмүүс эсвэл зүгээр нэг олонний танил залуучууд кино тоглоол яваад байна л да тий. Яг хуу буруутсаж байгаа юм шиг те. Гэхдээ бас мэрэгжлийн юм гэдэг чинь бас өөр л дээ. Бид нар бас яагаад дуулахаа болцсон бэ гэвэл бид нар дуучин биш учраас болцсон. Тэр үед бол зүгээр сэтгэлийн хөөрлөөр буруу юм шивсэн. Буруу гэхгүй. Яагаад гэвэл жүжигчний мэрэгжил чинь угаасаа дуулах хэрэгтэй бүжиглэх хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл бид нар чинь жүжигч учраас бид нар мюзикл тоглоод амьдаар дуулж ингэж бүх юм хийх учраас жүжигчний мэрэгжил чинь өөрөө бүжигч байх хэрэгтэй, дуулч байх хэрэгтэй болж байгаа. Харин дуучны мэрэгжил бол Машнууц кино бол бас бодит явдлаас сэтүүлсэн. Хүмүүс бол бас нөгөө түүхийг ингээл нэг ярьдаг штэ гам дамжаал. Энэ ийм болсон юм байлээ гэж. Сая зүрхний хилэн дээр ч гэсэн ер нь бол нөгөө манжийн дардал Монголын ийм түүх одоо Машнууц гэсэн түүх зүрхнийрээ маш их түүх яваад штэ. Тий. Продакшны хувьд мэдээж одоо нөгөө түүхийн тэр нэг хэцүү нөхцөл байдлуудыг иргэн хүмүүс сануулах, түүхээ иргэн сэдвүүлэх гэдэг хамгийн гол зорилго байгаа бох тийм. Бид нар ер нь яг энэ түүхтэр сэдвүүлж байгаа гол зорилго одоо агуулгын нэг юм даа. Юу л да манай энэ зүрхний л уран сайхны кино бол түүхэн уран сайхны кино, түүхэн уран сайхны. Гэхдээ энэ бол яг бодит явдлаас сэдвүүлсэн уран сайхны кино бол биш. Энэ нь болохоор яг зүрхний хилэн гэдэг нэртэй одоо 1867 оны үед болсон үйл явдлыг уран сайхны аргаар тэр үеийн нийгмийн байдалд болсон нэг тодорхой нэгэн хэсгийг одоо уран сайхны аргаар үзүүлж байгаа хэсэг юм байна. Үзүүлж байгаа кино юм байна. Тэгээд ер нь бол бид нар энэ киногоор бас олон нэг хэлхийг зорж байгаа. Тэгээд үзэгчд маань үзснийхаа дараа ч гэсэн бас ойлгох баг. Яагаад 1800 тэр үед байсан бүх муу муухай юмнууд те муу муухай юмнууд одоо яг нийгэмд яг тэр чигээр одоо нэг мод иргэн гэдэг шиг яг тэр чигээрээ байгаад байгаа юм бэ. Одоо тэр манжийн дардлын үед байсан л хар тамхи хэлэх бол одоо юу гэдэг нь өр зээл яагаад одоогийн нийгэмд Монголын одоо 2000 одоо монголч тусгаар тахсан улс болчиход шүү дээ. Энэ үед хин нэгний дарлалд биш мөртлөө яг тэр байдал одоо хүртэл ингээд агуулган ингээд байгаад байгаа юм бэ гэдэг юмыг хэлхийг зорьсон. Гэхдээ бас монгол хүн болгон бас дотроо бодож байгаа баг тий. Ядуусын тэгвэл хамгийн одоо авмаар байгаа сайшаалтай тал нь ямар тал вэ? Мундаг ба шүү дээ. Ер нь бол мундаг залуучууд мундаг л шүү дээ. Одоо өөрөөсөө ойлгоцсон тий. Би бол одооны нийгэмд ийм байх хэвээр. Ийм байж би ирээдүйд ийм байх хэрэгтэй гэдэг мөндлөг боловсруулаараа мундаг. Одоо бид наацхан хийх ч одоо зөвхөн кино театраар явж байхад 3 4 дугаар ангийн хүүхдэд тэр чигээр англиар яриа л тий. Хооронд зүгээр англиар харьцаал. Энэ бол бас буруу юм биш байхгүй тий. Тэр хүмүүс мэдээж тэр хүмүүсийн унгас хорин монгол хэлтэй байгаа учраас тэд нар ч бас нэг боловсролын төвшин дээшилж байгаа юм болов гэж боддог шүү дээ. Гэхдээ ерөн сайшаалт зөндөө өнөө залуучууд соёлтой болж юм тий. Бас нэг хүнийг мөрөлчөнгөтэй зүгээр годомжинд мөрөлчөнгөтэй уучлаарай гэдэг ч юм уу. Нэг харьцаанууд бас гоё болж байна. Тэгээд бас нийгмийн бухимдалтай талууд ч бас амар л байгаа шүү дээ. Стресстэй. Ер нь бол тэгэл одоо манай төр маань яадаг юм байгаа. Төрийн бодлого маань яадаг юм байгаа гэхээс хүн болгон тэгэл амьдрал нь боломжтой тодорхой хэмжээнд ингээл ажиллаа гэл тэр салангаараа ингээл амьдралдаа хүргээл болдог. Жишээлбэл тийм байх юм бол ямар ч гэсэн бүглэн дотор монголчууд хоорондоо хэрэлдээд байхгүй болох. Бүглэрсэн ч гэсэн инээгээл ингээл ядаж урагшаа ингээд чихээд байхгүй болох гэж л боддог. Машнууц кино үзэж байгаа тухай үед огшоод уйлаад өмрөөд те тэгээд баярлаад бахархаад ингээд асар олон мэдрэмж ингээд нэг цаг 30 минут дотор хүнд өгжсэн л да надад тэгээд зүрхний хилэн кино ингээд агуулгыг нь харахаар мөн л ялгаагүй огшуулаад те бас нэг эвгүй эсвүүд гараад те ийм л авчих зүгээр яг ялгааг нь таны хувьд юун дээр хэлэх вэ? Угаасаа ер нь бол тэгэл альва кино зохиол бичих одоо тийм алтан дүрм гэдэг юмнууд бас байгаа шүү дээ. Заавал
киноны зохиол бол ийм байх хэвээр, эхлэлтэй байх хэвээр, өрнөлттэй байх хэвээр, оргилтой байх хэвээр, төсөлтэй байх хэвээр гэж хэлдэг шиг. Тэг болохоор яг тэр л зарчмаар зохиол нь бичигдсэн, яг л тэр зарчмаар хийгдсэн кино учраас бас л яг тийм огшоосон, ойлсон, инээлгсэн тийм бүхсэлүүд нь байх бах. Угаасаа байна л байгаа л та. За одоо мөрний ардлага гэж байна. Тэгээ ирчээд бас мөр гой томтой байл гоё юм шиг. Тэр ч одоо нөгөө байглаас нь жоохон мөр муутай. Одоо ийм айтайхан мөртэй байж мөр муутай гэж хэлэхээр тэгээ бос хүмүүс нь айтайхан мөртэй гэж. Бодвол нэвтрүүлэг дарлаж байгаа намайг факт ч байгаа. Тэгэхдээ оюут багт амир тэнэг пропорцтой байсан шүү дээ. Яг тэгээд би ч нэг олиол тоглодог байсан болохоор бид нар ч нэг 10 жилийн хүндрүүлэгч хийн. Тэгээд байнгын нэг олиолын бэлтгэлгээд үсэрдэг болохоор хөл амир бүдүүн. Цээжинд бүр ямар ч тийм цээжний хөгжил байхгүй. Би тэр нэг тэгээд нөгөө нэг анги дээр л нэг тэр нэг джинстэй өргөн өмдтэй тэр нэг цагаан магтай нэг хэсэг явдаг шүү дээ. Хит хитэн палан байдаг. нэг юм бэ. Бид нар бас л жоо эвгүй те. Ер нь тийм пропорцтой байсан гэж бодчих те. Тэгээд нөгөө нэг дугуйчин залуу гэдэг юм нэг зураг байдаг шүү дээ. Ер нь л яг тийм байсан шүү дээ. Ерөөсөө цээжний хөгжил гэж ерөөсөө цээжинд бүр нэг юу байсан болохоор оюутан баяртай байсан болохоор чи юу ч واخгүй. Ерөөсөө мах байхгүй. Ингээл ерөөсөө 10 жил хөгтөд ш турга яс тэгээд ингэнгүүт хөлний бомдор. Одоо миний хөл нарийс ч гэдэг. Тэгээд нэг тийм сонир пропорцтой байсан. Манайгийнх нь бүдүүлтэй мэлтэй баян шоолд байсан тэгээд. Одоо хөлтэйгөө тэгээд цээжэд хийчихлээ үзээл. Фантастик продакшн ингээл олон төрлийн кино хийгээл үзэгчдэд хүргээл те. За өөрсдөө мэдээж энэ янз бүрийн дүрд хувираад хөгжөөд одоо ингээд явж байгаа. Ер нь танаа продакшны хамгийн гол зорилго юу юм бэ? Хамгийн том зорилго гэх юм бол бид нар ядаж Монголын нэрийг нэг дэлхийн тавцантай гаргачих юмсан да. Дэлхийн тавцанд ер нь Монголын кино урлаг гэж нэг ийм хүн байдаг шүү гэдгийг гаргахын тулд бид нар их зорж байгаа л да. Тэрнээс шүү гэдэг бид нар одоо юу гэдэг кино гэвэл бид нар амар баян болоод. Тэг бид нарт тийм ерөнхийдөө бол тийм зорилго бол дэлхийн тавцан гэж ойлгох юм байна те. Дэлхийн тавцан. Ядаж дэлхийн тавцангаа биш юм аа гэхэд ядаж унлаа гэхэд Азийн тавцанд ямар ч гэсэн бид нар гарганаа л гэж боддог шээ. Одоо өмнөх кинонуудаас одоо нөгөө ямар нэгэн наадам олон улсын наадам руу явсан тийм зүйл байгаа юу? Гарсан юмнууд байгаа юу? За зүрхний хилэн ийш тийшээ гарах уу? Миний ойлгож байгаагаар бол хятад руу лав энэ кино гарах боломжгүй баха. Боломжгүй. Тий. Агуулгын хувьд ягаад гэвэл энэ чинь хятад яг манж улс гэдэг чинь өөрөө хятад улс биш учраас гаргаж болох л та. Гэхдээ энэ дээр ягаад гэвэл бас нэг хятад улсын муу бодлого бас Монгол улсад хэрэгжижсэн тухай бас тодорхой нэг зүйлүүд байдаг учраас тийм болохоор ерөөсөө гаргана гэсэн ойлголт бол мэдэхгүй. Аа. Боломж одоо өвөр монголчуудад үзүүлвэл тэгээд болохгүй л да хиттийн бодлого гэдэг чинь өөрөө амар том байдаг учраас өвөр монголчууд бослого гэдээ яаж хийж бодох юм бэлээ. Тийх бах. Тий. Тэгэхээр жоохон боломжгүй. Гэхдээ бид нар зүрхний хилэн урасганы кино бид нар ч бас нэг хэсэг бас гадшаа бас явж баахан судалгаа хийсэн. Тэгээд ер нь нэлээд олон кино наадам бол ер нь өрсөлдөж явна. Өмнө нь одоо машинууд центр бол ерөөсөө яваагүй. Машинууд бол Каны наадамд явсан. Ямар ч гэсэн тэнд очиж одоо бүртгэлтэй чи Каны наадамд ч бас олон дистаратай тийм зөндөө юм байт юм байна. Ямар ч тэгээд очиж бүртгүүлж урьдчилсан шат финал тэгээд цааш юм байдаг. Тэгээд тодорхой хэмжээд хамгийн гол юм чинь бид нар юу юм шиг ч гэсэн англиар жүжиглэх хэрэгтэй юм шиг үлээ. Ер нь бол тэгж байж тэгээд бус төрлүүд нь ямар байдин гэхээс чи ер нь бол англиар тийм жүжиглсэн тийм монгол хоттой кино байвал жишээлбэл те амжилт төрөх магадлал. Тэндээ ч бид нэр бас сургууль сураад ирнэ. Өөртөө бас маш их хөгжүүлж байгаа. Мэдгүй тэгэл нэг л өдөр бас энэ зүтгэж байгаа бас мөрөөдөл маань ядаж хүн ер нь их том мөрөөдөж 50% нь хүрж насан дуусна гэсэн шүү дээ. Тэгэхээр их л том мөрөөдөх хэрэгтэй юм шиг байна. Би бас хөвдөө боддог шүү дээ. Бодж үл Оскар авна маа гэх л те. Бас одоогор ингээл мөр хийж ихта Оскар авна гэж ярихаар хүнд итгэхгүй ч магадгүй шүү. Одоо Монголд ер нь нөгөө нэг Академи аварц гэдэг нэг болж байгаа шүү тий. Тийм байх шиг. Бид нар нэрээ даваарцууд оролцож үзсэн шүү дээ. Харин тий. Одоо ер нь тэр тал дээр таны хувьд яг юу гэж бодож байна? Бас нэг жүжигчтэйгээ
шагнах урамшуулах нөгөө талаар ташуурдах те шилдэг эрхтэй жүжигчний яг нэг юм нэгдсэн нэг юм шагналын бодлогоч байх те одоо бас хүмүүс болон жүжигчдэд зүгээр шүү дээ чинь одоо хийсэн бүтээснээ үнэлүүлж дүгнэн гэдэг. Иймэрхүү юм бас ер нь харагдахгүй болох шиг байна. Энэ тал дээр ямар байцтай байдаг вэ? Бид зөндөө бол кино наадам байх шиг байна л да. Тэгээ хамгийн гол бид нар тэр кино наадамуудыг ямар шалгуураар ямар шагнал авдгийг бид нар сайн ойлгодоггүй. Тэгтээ яг муулж байгаа юм биш шүү. Бид нар их өөрсдөө их сайн хийсэн гэж өнгөрж байгаа ч юм биш. Зүгээр л тэр зарчмыг сайн ойлгодоггүй болохоор киногоо оролцуулах жоо дурггүй байдаг шүү дээ. Бид нарыг ер нь тэгэл үзэгчдэд үнэлж дүгнэл нээл өнгөрцөн юм чинь тэгэл тэр үнэлт дүгнэлт бид нарт хангалттай юм болов уу гэж боддог. Тэгээд кино наадам улам бүр том болоод тий. Тэгэл үгээс зарим нэг юмнууд нь зарим нэг шагналууд нэг тэр үннээсээ тэр авдаг болоод их юм бол бас бид нар оролцож болох. За 3 дахь. За би жигнүүлэх үү. Гэтэ би удахгүй гоё битээ болно. 3 дахь тасгалын 3 дахь оролт баг тий. Тий. За үеийнгийн залуустаа одоо нэг фитнесээр хичээллээд амждаггүй гэж яваад байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсээ ингээд өөрөө бас хичээлж байгаа хүний хувьд ямар зөвлөгөө өгөхөөр вэ? Арчаагүй л байхгүй юу. Гэтэ нэрэн гэсэн хүнд өдөрт бол яаж хийж байгаад 2 цаг гардыг байл шүү. Өгчний завгүй гэдэг өглөө 9-ээс ажиллаж ордог, 8-аас ажиллаж ордог бол өглөө жим үү 6 гэж онгоод шүү дээ. Тэгээд 2 цаг хийчихэд альсаа ажиллаж 6 гэж тардаг учраас 6 гэж тараад 8 хүртэл хийчихэд гэртээ ирэхэд яагаад болохгүй. Арчаадаа л юм байна. Баярат гэдэг хүнийг нөгөө нэг жүжигчин хүнийг яг нэг танина гэдэг үзэгчдийн хувьд хүндрэлтэй л байдаг байх л та. За таниад ах шаардлагач байх л та тий. Нэг дүр дээр нэг тийм хилжүүн сайн доосон байна уу муу доосон байна уу? Тий хилжүүн багийн болоод нэг дүр дээр болохоор айгүй сайн настай эсвэл нэг муухай дүр тоглоод ч юм уу тий. Ерөн зүгээр яг Баярат гэдэг хүний яг амьдралынх нь өөрийн хувь хүний үндсэн тэр одоо агуулга баримтлагдаг зарчим характер ер нь яг юу вэ? Өөрийгөө бас тийм ямар зан харшаатай гэж дүгнэдэг вэ? Одоо нэг тэгждэх тодорхойлох гэхээр бас жоох би өөрөө тодорхойлох гэж байгаа ч би ч нэг тийм үнэлдэг л дээ шүү дээ. Манай найз нөхдөд ч юм уу эднэр л ярих байх л. Ер нь тэгэл би зүгээр л зарчим гэх юм бол айл болох тэгэл зөв байх л ер нь хичээдэг шүү дээ. Ер нь зөв байна гэдэг маань тэгээд бас мохороо өгшөрлөчлөө одоо ер нь тэгэл бүх юм дээр л болж бүтгэхэр л байх юмсан даа л гэж боддог шүү дээ. Хүн аашилчвэл болж үл тэрүүнтэй аашлахгүй ч юмсан. Тийм үнэхээр тэр хүн дэндээ тавил би бас ааш хүн биш. Одоо хүмүүс тэгдэх гэж жишээлбэл би бас нэг хаяа нэг уурлах тохиолдол гарна шүү дээ. Годомжинд хүнд хүн тэр хүн үнэхээр миний нэрийг бараад байд би бас уурлах тохиолдол би ч бас хүн шүү дээ. Тэнгүүд энэ муу жүжигчий гэж хүнд уурлаа. Яагаад болтгүй. Яагаад болохгүй гэж. Тэгэхээр бусдын адил ажиллах хүн бас би хоёр хүүхэдтэй аав. Тэгэл хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө ажиллаж мэрэгжилж амьдарч байна. Тэгэл аав дуурахгүй дээр дуурахгүй дээр дуурахгүй байж чадна. Тэг хэлгүй гэж хэлэхгүй гэж байна шүү дээ. Тэгэл өөр хүүхдүүдээ л бас сайн хүмүүжүүлж ирээдүйд бас нэг нэг Баяратын хүүхдүүд бас үнэхээр бас гээд би яагаад гэвэл Мишигдэрж гэдэг хүний үргэлжлээ аавынхаа сургасан хүмүүжлэр л өгдөг хөрж байгаа учраас ядаж л би миний хүүхдүүд нэг над шиг хүмүүжлээ. Миний аавын хэлсэн би бүх захиасуудыг л би хүүхдүүдэд хэлж тэр зарчмаар л хүмүүжүүлдэг те. Хүмүүжүүлэхийг хичээж явна. Одоо гэхдээ манай хүүхдээ жоох л 9-тэй 6-тай нэрхтэй 9-тэй нэмэгтэй. Манай эмэгтэй бол их тарахаа. Их томоо төвний үг сансан. Тэгээ эхтэй хүүхдээ ч бас их өөр үгүй юм байл шүү. 9-тэй гэдэг чинь юу вэ? Нилээн залуудаа авсан байна. Хэцүү ингэ тоглож байхад манай хүүхд нэг нас хүрчихсэн гэж төрсөн байстай. Оюутан багтаа яг. За хамгийн сүүлийн цэцэл үү? Тэгээ Мөрний хамгийн сүүлийн. Мөрний ардлын цэцэл рүү дэлээ орцгоо те. Бас ингэ чи юм ярьж цэцэл хийч. Амар коллажтай юм шиг. Хөлрөөд. За хамгийн сүүлийн цэцэл мөрний ардлын цэцэл үү те? Тэ. Ер нь фитнес тэгээд юу юм бэ шүү дээ. Тамирчдыг дагж хийх юм бол илүү их тийм өрсөлдөлттэй юм л шүү дээ. Нэг тамирчин найзтайгаа яг гоё өрсөлдөл тэр их ч нэг барахгүй ч гэсэн барнаа гэж тэрний ардаас хичээж их тэр хүн 12 ихт 13 их юм нэг хүн чинь галуусаад 14 гэдэг гээл. Нэг хурцлаад ингээд явал гоё юм шиг л. Аха. Удахгүй тэмцээд авах юм гэж боддог. Тэнгүүд бодолдог гэж харж. Тэгтээ нэрээ яг зүгээр тийм тоглоомор хэлээд энэ яг зориг зүгээр байгаа юу? Бодож байгаа. Яагаад болохгүй гэж хэлсэн юм бэ? Яагаад болохгүй гэж яад ингэж бодоод байна шүү дээ. Гэтэ би тэгж том тэмцээн мэдээд орж чадахгүй хаа үгүй. Ядаж энэ танаа фитнес чинь тэмцээн бас болох гэж байгаа. байна. Family тийм протеины дотроо болдог. Жилхэн болдог тэмцээн байдаг.
Гэтэ одоо орон шиж байгаа. Яжсан дараа жил мараа жилээс. Гэтэ бидний ч бас ажил их балаа. Ингэж байгаа л гинт нэг өдөр л бай зургийн даа гэж гараачдаг учраас. Гэтэ ер нь зорилго тавьж байгаад нэг орж үзнэ гэж боддог шүү дээ. Тэгээ медаль авахгүй юу хамаагүй шүү дээ. Яа тийм нэг удаа гэж бодоол Монголчуудыг Монголоор хятуулах гэсэн манжийн хар санааг чи мэдж байгаа шүү дээ. Тэр манж хэлийг тэр үг хэлийг хаанаас яаж олов? тэрийг Тэгээд тэрүүгээр Юу юм бэ? үчиглээд явахд нэлээд хүндрэлтэй байсан баг. Босож үжигчтэй. тий тэр манжилэр ярьсан хүмүүс жоох хэцүү байсан байгаа. Ягаад гэвэл тэр чинь шинэ хэл учраас. Одоо биднэрт бол шинэ хэл байгаа байхгүй. Ерөөс би бол амьдралдаа сонсож байгаагүй. Тэгвэл Монгол Улсын их сургуулийн манж судлалын техник гэдэг байдаг юм байна. Тэгээ манж судлалын техник тэр хүмүүсээр бид нар орчуулж. Гэхдээ аялганы хувьд бол яг ингэ монголчууд шиг ярьдаг үгийн бүтцийн хувьд би ийш тийшээ явж байна гэдэг шиг яг ингэж үгийн бүтцийн хувьд тийм. Тэгээ дээрэс нь монгол хэлний 30% үг нь манж үгтэй бас ижлэхэн төстэй байдаг. Тэгээ аялганы ойролцоо болохоор ер нь бол манай Барсантер бас Барсант чи ер нь хэл бэлэндээ байна гөө. Тэгээд Барсаа шагаа манай Батук хэнтэр манай манж тоглолтоо болсон бүх залуучууд маань бас амар. Гэхдээ ер нь тэр манж хуцаа өмсгөл манжаараа яриад эргээд харагдаж бас үнэхээр бас ингээл хардсан байна тэгж хэлээ. Гэхдээ манж хүмүүс ч бас тийж нэг өөс ураг хөргийг хараад ихэд ч бас хятад бас хятадуудаас шал өөр сарайтай. Ер нь бол монголчуудтай ер нь төстэй тийм нүүдэлчин аймагаас гаралтай учраас ер нь бол монголчуудтай төстэй. Тэгээ ёс заншил болон хувцсууд хонорл өөр учраас болохоос ш. Тэгээ хэл соёл нь л өөр болохоос ш. Ер нь төстэй хүмүүс байсан юм байлээ ш. Бид нар бас их юм унш судалсан. Тэргээд маш олон хүмүүс тусуулсан. Тэгээ бас нутаг болгоны бидний чинь маш сайхан хүлээж авсан нутаг болгоны засаг дарга нар бол онцгой байдлынхан ард түмэн ер нь маш их сайхнаар хүлээж авсан. Ингээд бид нар ийм түүхэн кино хийж байгаа, ингэж байгаа гэж байгаа гэдэг юм л нутгийн ард ихэд чинь бид нар тий байгаа л те. Цай сүгэ барьж ирээ, цай сүгэ барьж ирээ. За ахын дээр хэдэн морь хэрэгтэй байна. Тагт нэг ийм сайхан морь байна. За ахын дээр чи унах уу гэл. Тэгэл ах надад догоод ирээ чи тартагаа бариад унах гэл. Тэгээд тэд нар дээр бас их маш их урамшиж байлаа. Тэгэл Монгол ард түмэн тэгээ нийлээл бас нутгийн ард түмэн өдөрлөгөөдтэй нийлээд ямар ч гэсэн энэ сайхан киноны ард гарсан тас маш их баяртай байна. Одоо тэгэл нээлтээр л тэгэл тий юм ихтэй. Хамгийн сүүлд нэвтрүүлэгт оролцсон маш их баярлалаа. Залуучуудтай хандаад өөрийнхөө зүгээс гоё урайлга төвшүүлвэл те. Ямар ч урайлга байж байна. За одоо тэгээд би ч одоо нэг амар урайлзахаа хоогоос үргэлжлсэн юм чинь те. Ер нь тэгээд энэ нэвтрүүлгийнхаа бас зарчмыг дагаад ч гэдэм үү бас намайг энэ нэвтрүүлэгтээ бас урьж оролцсон танай нэвтрүүлгийн хамт олон цааш тэгэлмэрт өндрөөс өндөр амжилтсан явсан. Монголда бас манай SBS сувгч бас маш гоё спорт сонирхогч хорхойтнуудад бас тий гоё нэвтрүүлгүүдийг одоо нэвтрүүлгээд одоо Премьер Лиг юу гэдгийг Чемпионс Лиг одоо бүхэл спортын мундаг одоо яг үйл явцыг цаг алдлыг хүргэж өгдөгт бас танай нэвтрүүлгийн хамт олон бас маш их баярлалаа. Тэгээд дээрэс нь одоо залуучуудаа гэж хэлэхэд чинь тэгэл ирээдүйд маш том зорилготой байгаараа ирээдүйн төлөө маш их хичээгээрэй. Та бид нар өнөөдөр л хичээхгүй бол одоо маргааш нөгөөдөр одоо цаашлах юм бол тэгээд өнөөдөр залхуурах юм бол тэгээд залхуурлага үргэлжлэнэ. Өнөөдөр л хичээх юм бол цаашдаа таны зорилгот чинь бас улам их юу зам нэгдэх байх л та. Тэгээд алдахгүй юм байх уу? Алдснаас айгаад байна гэж бас юу байх вэ? Залуу учраас зоригндоо л ирнэ бохгүй гэл. Зарим нэг үеэр мах үе байлгүй л яах вэ? Тэрэндээ бас дахиад өөрийгөө хурцлаад ямар нэг юмнаас өөрийгөө хурцлаад дахиад бас шинээр хийж бас болно шүү дээ. Хэлмээр. Тэгээд энэ нэвтрүүлгийнхээ бас төгсгөл эрүүл мэндийн саруулах оршин тий. Тэгэхээр яаж хийж байгаад 2 цаг гаргаад ямар нэгэн спортоор бас хичээлж байгаарай гэж хэлмээр байна да. За. Энэ чинь ягаад гэвэл монгол хүн ирээд цаашлаад монгол хүн гэдэг юм чинь бас гадныхаа харахад ядаж нийтээр бас сайхан залуучууд, сайхан өсгөөчүүд байх. Бас улсын нэр шүү. Тэрийг бид нар юу яасан нэг Малтад байж хатал 70 иргэдэл бид нар их боддог байсан. Гэтэ бид нар бол Азиудаас бол үнэхээр өөр хүмүүс. Би бол тэрийг сте аамлаа. Яг Азиудад бид нар шиг хүмүүс бас байдаг байж магадгүй. Гэтэ их цөөхөн баг. Тэгэл манай сургуульд чинь маш олон Аз тийм оюутнууд байдаг гэсэн. Тэгэл бүх Европ улсуудын хүмүүс та нар Азиуд царайд ирэх юм бол Азиуд. За тэгээ бид нартай зүгээр ярьж суучдаа та нар бол ингээд Азиуд тэгсэн мөртлөө та нар энэ Азиудаас нэг л өөр гэж бид нарыг их маш их асуудаг. Тэгэхээр бид нар мэдгүй бид нар монголчууд л гэж хэлдэг байсан. За баярлалаа. За танд маш их баярлалаа.
with